Би одоо загнарч юм ажилтай. Арай илүү хэдэн цаас харж гадаад явж байгаа шүү дээ. Нилээ бага штэ 480 он. Тэгэл тэр нь ер нь амьдралд хүрэлцээгүй шүү дээ. Дотоодоо зүйл гэх юм бол ажлын байр шүү дээ. За уул нь бол одоо сургууль төгссөн сайхан биштэй залуучууд эх орондоо баялаг бүтээл Монгол улстай үйлдвэрлэлээр Монгол улсын бол хамгийн л одоо үр ашигтай юм байна шүү дээ. Тэрийн апанд үүд хаалган дандаа юм хаттай байгаа шүү дээ тий. Суурч мэдих хажуугаар нь төлөө цагаа өнгөрөөх бүх зүйлээ сайхан дэмжиж өгөөсэй гэж бодож байна. Тий. За ахмадуудын одоо эрүүл уртудаа наслахад одоо энэ төрөөс явуулах бодлого дээр одоо анхаармаар ямар зовлон байна. Тэтгэврийн дэвтэр банкн дээрээр байж байна. Гар дээрээ ер нь нэг удаа аваад буцаага өгчт юм байна. Одоо энэ ахмадуудын 86% нь тэтгэврийн зээлтэй байна нэ. Хараад ахнаа эмэгтэйчүүдийн тэтгэвэр бол үнэхээр бага байдаг. Ахмадуудын тэтгэвэр 20 хүрэхгүй хуваар өсөж байгаа байхгүй юу? Одоо жишээ ахмадуудын тэтгэвэр нэмээгүй шүү дээ. Нэмээгүй. 20 мянган төгрөгөөр нэмчихэж. Хотын албан татвар гэдэг юмыг бий болгоод нөгөө 20 мянган төгрөгөөс буцаагаад 2 нугдаа авчихлаар биднэрт ямар юм ирэх юм. Иргэд маань одоо зөв сонголт хийгээсэн тэгээд дотроо бодох юм. Эхийн сэтгэлээр төрийг сүлж засаглаад засах цаг ирлээ. Улсын их хурлын сонгуулийн 69-р тойрогт эрг дэвшигч Дувсан Дашин ямаглан бид зүтгэн хамтдаа хөгжинэ. Монгол ардын нам